хүн хөвчээртэй байх гэхээр аливаа асуудал хүнстэй ханддаг. Бидний ухаантай гэсэн ч гэсэн бас найз нөхөд янз янзын үйл хэрэгт бурууддаг гэдэг ч юм уу тийм зүйл байдаг. Бас зарим тохиолдолд үүдүүд бид нар ч юм уу залуучууд бид нар хичээгүй үйлдэлээсээ болж олон муу үйл хэрэгт бурууддаг гэдэг ч юм уу тийм энийг үгийг сонсдог ч юм ийм зүйлстэй. Тэгэхээр энийг нөгөө нэг залуугийн хүчтэй холбоод ярьдаг. Ерөөсөө хичээгүй хэлбэлтийг залуу байсан бол юу л магадгүй тийм өөрийнхөө төлөө бийжгүй тэмдэглэхгүй ихтэй байгаа. Энэ үгийг сонсохгүй ч юм те. Тэгээд явсан. Тэр залуу ерөөсөө тэгээгүй өөрийнхөө төлөө маш их тэмцсэн. Хичээж тэгээд маш олон жилийн турш. Тэгэхээр хичээжтэй байх гэдэг бол бас яг өөрөө нэр төртөө өөрийгөө үнэлж байж байгаа. Тэр гол бас нэг санаа байна гэж та бүхэн болцсон гэж байна. Тэгэхээр та бүхэн өөр ер нь энэ одоо юу гэдэг сая өөртөө одоо байгаа зүйлтэй сэтгэл хангамжтай байх, хичээжтэй байх гэсэн энэ хоёр үндсэн бас зарчим гэж хэлж болох зүйлстэй та бүхэн та нарын одоо жишээ хуваалцах жишээ айкон болсон одоо найзлахтай хэлэх зүйл байгаа юм. За би одоо ерөөсөн 3 болно. 1 2 3 за найдлах сонголт. Хаадаг авуулаа шүү дээ. Авуулаа таныг удаа авах шүү. Хоёулаа сууцаа. За манай мэндээс нэр төрийн талаар нэгэн тийм сонголтод жишээтэй тийм дахиад тугаатаа хэдүү тийм одоо би нэг жоо юу яа. Хэдүүний танхим руу орж байгаа тийм нэр төрөө бай. Тэр түрүү ярьжсэн гамын шил ярьжсэн бид нар ярьжсэн. Нэр төргүй хүн гэж байхгүй. Зөв нэр төргүй үйлдэл гэж байгаа тийм. Би одоо өөрийн танхим руу орж байгаа гэж байгаа нэг жишээ хэлээ та. Хэлэх гээд орлоо та мөн үг шиг хэлээ. Хоёр сурагч бай тийм. Яг адилхан. Зүс царай өндөр нам бүх юм адилхан. Шалгах боллоо. Тэгээд нэг нь одоо ийм сонголт хийж бодъё тийм. Хуулаад онцав. Хуулахгүйгээр хоёр ам. Аль нь дээр вэ? Энэ чинь нэг нэр төр байхгүй тийм. Нэр төртэйгээр хоёр авсан, хичнээн хоёр авч байгаа амжилтгүй байгаа ч гэсэндээ хүн өөрөө хангамжтай нэр төртэйгээр байсан. Зөв буруу. Би одоо тийш ойлгож байгаа. Түүнээс хуулаад онц авч авах нэг уушаа өөрийгөө хуурж авах, хүнийг хуурж авах, багшийг хуурж авах. За тэгсэн хэрэг тэр бол насан турш дагах бохгүй. Би тээж нэг 10 төгсөлтөд хуулцсан. Тэгээд онц авсан тийм. Тэгээд байн даралт айгуу найзууд чинь өөр чинь ярихгүй ч гэсэн ярьдал бол энэ төр чинь хуулсан байхгүй юу тийм. Хүний нэр төр байнгын сэлтэй явж байгаа байхгүй. Тэгэхээр аль нь дээр хүн хангамжтай амьдрах нь бол өөртөө тэгтээ хангамжтай энэ амьдралыг өнгөрөөгөө бүрэн хангамжтай энэ ухрын тулд аль нь дээр тэгээд нэр төртэй байсан дээр байна тийм. Тэгээд чи өчөө хүччихэн зүйлээс хэлж байгаа байхгүй. Би бол тэрийг тэгэхээр нэр төр гэж одоо энэ дээр хэлж байгаасаа бид нар нэр төрийн талаар тайлбарлаад ойлгуулахад байгаа даа биш үү? Тань бүгдэнд нь нэр төр байгаа. Тэрийг зүгээр ингээд нэр төр чи хаа байна гэж сануулаад тэрийг сэргээгээд доороосоо ингээд санаад матгсан нэр төрөө сэргээж гарч ирэх хамгийн чухал байна. Өнөөдөр зорилго энэ юм шүү. Тийм болохоор одоо ингээд чөлөөтөө түр 1 2 3 биш тийм. Нэг тоолоход урдаа босчраад нэр төр гэж жишээ яриад ингээд асаад ингээд өөрийнхөө дотоод нэр төр асаагаарай. За. Гэхдээ би зүгээр гэрийн даалгавраа хийгээд багшаага заасныг сураад шалгалтын дээр уулгачгүй, хоёр авахчгүй, харин яах ёстой. Онцгой ёстой. Тийм байдаг уу та? Тэр тэгдэг тийм зарчим баримтлагдаг хүмүүс гараа байна. Ой, чи юу? Манай Марта багш. Аль багшаа өмнө тавьж чи юу болсон бэ? Энэ камерууд шүү. За. Яг өөрийнхөө явъя гэж бодож байгаа боддог хүмүүс. Хараа өртөө 1 2 энэ заах дөрөв биш үү? Зөрөгтэй үү шүү. Айгуу зөрөггүй байна. Зарим нь ингэсэн сууж байна. Бодлоо уушаа. Ингэн нэг гэсэн бодоод нөгөө маань уушж байгаа юм байна. Стандарт гараар өгсөн шүү. За, баярлалаа. Тэгэхээр энэ ч нэг охин сая гараа өргөсөн юм аа. Тийм. Чи саяны жишээн дээр нэг үг хэлчихв. За. Үгүй яг хичээлдээ яаж ханддаг вэ? Сургуультай яаж ханддаг вэ?
микрофон аваад. Ингэнгүүтээ яг ярахтаа ингэж. Санаа зовхгүй би байж цаа. Зааш. Ямар ч байсан багшаа заасан юмыг цаг тухайд нь бэлдээд шалгалтанд авах ёстой гэж шүү дээ. Юу нэ? Микрофон ойртол бүр аяах юм байна. Тэгэхээр сайн бэлдэж байх ёстой гэж. Энэ түрүүчийн манай найзлаа захирлын хэлсэн юм дээр бас нэг зүйлийг тэгэхээр ер нь бол бид нэг удаа багшаа орчиж байна. Дээрээс нь өөрөө сурч байна. А гэхдээ юу хурж болохгүй. Өөрийгөө хуурч болно гэсэн хэлчихсэн. Юу нэ? Гараа урж байгаа юм даа. Өөрийгөө хуурч чадахгүй. Би яг зүгээр ишүү идэхүүр өргөн болох гэдэг юм л. Өөрийгөө хуурчлаа гэж бодоод явж байтал амьдрал маань амьдрал болохгүй. Амьдрал хүчээрээ бидний ямар нэгэн байдлаар одоо ажил дээр ингээд нөгөө хуураад диплом аваад ингээд арчлаа гэхэд дараа нь очиод ингээд нэг ажил өгсөн чи ажиллаа хийж чадхаа болвол тэр хүн бүр хачин байдалд ороод нэр хүндээ нэр төрөө найз нөхдөд алдаад ажилласаа гарах хэрэг гарах нь шүү дээ. Тэгээд дахиад ажилд орох гэхээр болохгүй. Тэр үедээ зохиог гэхээр бас нэг ингээд нэг уурчууд асуудал үүсээд байх юм байна гэдгийг манай найзлаа захид хэлсэн байна. За тэнд нэг гар өргөлөө. Зоригтой охин нэр Нэш. Аханд осч байгаа чанга ярьч микрофон гоо. За. Ирээдүйг хоолч болохгүй. Тэгээ цөмөр яг нэг юм яриад байна. Өөрийгөө чуурч болохгүй, амьдралыг чуурч чадахгүй. Ирээдүгээ чуурч чадахгүй гэж байна. За өөр. Чийхөө. За хэлэх юм байна уу? Манай энэ сургуультай багшаа залуучууд маань яагаад гараа өргөөд багшаас өгч байгаа даалгаврыг биелүүлэхгүй байна? Энд босч байгаа гэж хэлдэг. Би бүгдээ өөрийгөө хураад шалгалтын дээр онцлаа гэж бодоход дараа нь сэтгэлээ хурж чадахгүй. Тэгээд одоо би хуулаад өгчлөө гэж бодоход дараа нь яна би хуулж байгаа зөндөө гэдэг бодлыг өөрөөсөө хэлэхгүй шүү. Тэгэхээр ерөөсөө өөрийгөө хурж би нэг жишээ бас манай дээр надад тохиолдол гаргасан жишээ. Гэтэ энэ хөтөлбөрийн үүсгэн байгуулагч Америкийн нийгмийн зүтгэлтэн залуу байдаг. John O'Brien гэдэг. Та нар ер нь энэ нэр төрөлтэй холбоотой асуудлыг үүсгэдэг. Монгол dignity.org гэдэг сайтн дээрээс эсвэл global.dignity.org гэдэг хоёр сайт байна. Тэндээс ороод үзэж байна. Түрүүний хэлдэг дээр нэг үеч гэдэг гаргуу хөдөлгөөний хүүхэд байж байгаа. Өнөөдөр NTV-ийн агентчнаар нь орчуулаад тэрийг Twitter, Facebook дээр тавьсан байж байгаа. Тэрнийг ороод үзчихээрэй. Зүгээр ийм сургуулийн сурагчдад тэр хүн өөрөө очиод яриа хийж байгаа байхгүй. Би түрүүнтэй 2 сар тааралцсан. Тэгэхээр John O'Brien-ийн нэг хэлсэн түүх нь бас юм бодуулсан л та. Ингээд нэг нөхөр нэг удаа тэр хуралд оролцоод хурлаасаа тараад зочдууд руугаа энтгэх таксигаар явсан байна. Тэгээ таксийн дотор өөрийнхөө төрөвчийг унгаацсан. Тэгээ зочдууд төрж ирээд төрөвчөө алдснаа мэдчихээ. Эргээд зочдуудынхаа удирдлагуудад хэлээд таксины тэр компани руу уцтуулаад цагдаа нар дуудаад бөө ирэх болсон гинэ. Тэгээд дээшээ өрөөндөө гараад ирсэн чинь нөгөө жолооч нь төрөвчөнд барьсан зогсож ирсэн гинэ. Төрөвчөнд дотор нөгөө картууд нь үнэмлэх нь мөнгө байсан. Нөхөр тэгээд жоохон санаан зовоод төрөвчөнд авчирчаад байхад тэр үнийг муугаар бодоод тэ баахан эрэл хайгуул хийгээд ингээд муу юм багсдаг тэр үний ядуу таксины жолооч юм чинь ер нь бас тийм сайн дэлтэй шууд миний мөнгөийг аваад ингээд тэр чигээр боцлаа. Ядтаа миний мөнгө картуудыг өгчөөсөө төрөвчөнд маань өгчөөсөө гэдэг ингээд бодож ирсэн байна. Тэгээд төрөвчөнд нь $300 байсан. Тэр $300-ыг ингэж гаргаж ирээд тэр хүн за танд маш их баярлалаа. Миний хамгийн хэрэгтэй юмнуудыг авч ирсэн учраас маа та энэ $300-ыг авчих гэсэн чинь нөгөө хүн яасан? За авсан гэдэг хүмүүс нь гараад ирж байна. 1 2 3 4 5 6 7 8 9
За, аваагүй гэсэн хүмүүс нь гараа. Дийлэх юм. За, төгөөлөөс гэдэг. Тэр хүний байдал өөрсдөө төсөөлөд үзтээ нэг одоо юу гэдэг сардаа $20 болдог тийм хүн байж болох юм. Тэгээд $300 тэгээд үнгүй ямар нэгэн асуудалгүйгээр одоо тийм болцоо гаргахлаа. Авна гэсэн хүмүүс нь гарав. За, арай илүү болсон бол тавьчлаа. Авахгүй гэсэн хүмүүс нь гарав. За, бас зөв. Ер нь тэгээд бодондоо гэсэн хүмүүс нь гарав гэж байна. Байдлаас хамаарна гэх. Тэнд нэг юм айгүй мундаг болстой шүү дээ. Энд ч бас нэг байж байна. Тэгэхээр үстэй тэр хүн мөнгөний аваагүй юм. Та намайг юу гэж бодоод байна бэ? Би зүгээр нэг бодлогч би ажилтаа юм. Би өөрийнхөө хөдөлмөрийн хөлсөөр гэр бүлээ ингэж хижээгээд явдаг юм. Надад тэр чинь машин байж байгаа гэдэг төрөслөө машинаараа өдөр энэ зочдыг зөөгөөд ингээ мөнгө олдог. Би таны мөнгийг авахгүй. Надад нэр төр гэж юм байна. Хэрвээ та надад үнэхээр талархал илэрхийлэх гээд байгаа юм бол айгуу сони юм хэлсэн байгаа юм. Яа гэсэн та надад баярлаа гэж хэлэх гэж байгаа юм бол нэг юм хий гэсэн байна л да. Яа гэсэн үг байж болох. Хүмүүс тэр юу нэ? $300 авах гэдгийг тэр хэлсэн шүү дээ. Надад баярлуулаа гэж бодож байгаа бол та яа гэсэн үг. Гараа өргөд нэгээр. За. Нэр төрийг маань сэргээж өгөх шүүхэд хандна гэсэн үг. Нэр төрийг маань сэргээж өг. За маш зөв. Хүндэтгэлтэй байж суух. Хүндэтгэлтэй байж суух. Маргааш дахин надад үслээ. Юу нэ? Маргааш дахин надад үслээ. Тэр удаад аюул зөв бизнес байна. Маргааш дахин үслээ. Чи? Энд чи. Давтчлаа. За. Юу нэ? Үйлчлэгээс өмнө бодолтой бай гэсэн. За өөр. Тэр хүн зүгээр айгүй инженеэр хэлсэн. За. Надад хурж машины маань барьж хөдөлмөр хийж өгөөч гэсэн. За. Ахис дөрвчөө битээ унгаараа гэсэн. Тэр хүн болохоор яг бодит амьдрал дээр өгсөн байлээ. Та одоо уцаж надтай гараад манай гэрт очиод манай гэр бүлтэй танилцаад цай уугаад оройн хоол хандуулж. Зүгээр надад хүн энтгэх танаа бодоо энтгэх Америк хүн. Тэгээ гэртээ Америк хүнийг авчихсан гэдэг танаа зүгээр яг өөртөө биш юм аа гэхэд зүгээр нэг өдөө манаа нэг иргэн бай гэж бодож та мал хариулт гэх юм. Тэр хүн ингээд нэг тийм үйл явдал боллоо нэг тиймэрхүү төстэй үйл явдал боллоо гэхээр яг монголчууд чаадаг үү очно. Байдаг юм гаргаж ирэл дайлдаг үстэй. Ямар нэгэн шан харамж өсөхгүй байна. Өдөө төрцөө явж байхад амин авчаад авчаад бишөө ингээд суулгаад юм арилаа суулгаж шээ. Тийм л юм байна. Тэгэхээр тэр бол нэр төртэй хүний жишээ. Гол жишээ. За тэгвэл одоо байна шүү дээ. Die эксперимент явуулах хэрэггүй цаах хүмүүсийг ингэж одоо $300 гэсэн бас их мөнгө шүү дээ. За саяныхаа үүдэлтэй иймэрхүү төстэй тохиолдол жишээ уншсан зүйл байна уу та бүхэн? Ахын дуу заавч чанараа. Тэр хүн бол авчаад өгөөд илүү их аз жаргалыг олж авсан гэж хэлж штэ тийм. $10,000 авах боломж байсан боловч тэр хүн тусгаснаар бол илүү их олж авч чадсан байна гэж хэлж байна. Тэгэхээр яг энэ ч бол нэлээд тийм хуулийн жишээнүүдийг ярьлаа. Амьдрал бол өөрөө маш их баян янз бүрийн сайн муу хамгийн гол нь энэ дундуур явахдаа хүн ажилтаа байж болно. Авиастай байж болно. Авиасгүй байж болно. Мөнгөтэй байж болно, мөнгөгүй байж болно. Ийм муу байж болно. Ийм эрүүл сайхан байж болно. Гэр бүлийн төв бас аз жаргалтай, аз жаргалгүй байж болно. Хамгийн гол нь ямар ч тохиолдолд
Хүнийг юу даа? Нэр төр бол хүнээс салгаж болдог. Байн хамт явж байж хүн гэдэг нэр өөрөө. Дээрээс нь бид нар чи ямар хүмүүс вэ? Нийтлүү. Эцэг юу нэ? Монгол хүмүүс бусдаа дандаа мандаж Монгол гэдэг нэрээ манай өвгдөөс яаж нэр төрийг Монгол гэдэг нэрийг өндөрт ингэж авч явж та бидний энэ их хөвчлөлтөд энэ их уудам газар доорн баялагтай үнэхээр үзэгсэнтэй байгальтай газрыг өвлөж үлдээсэн шиг бид нар энэ Монгол гэдэг нэрийг ямар өндөрт авч явах хэрэгтэй. Монгол гэх би өнөөдөр гадаадад ингээ явж байгаа гэж бодъё л та. Намаа гаан уйг гэх хүмүүс болно. Гэхдээ гаан уйг гэхээсээ илүүтэй миний хийсэн сайн болон муу үйлдэлийг Монгол хэлээр энэ монголчууд би одоо муу юм хийж монголчууд ингэдэг нийтээр нэрч байна. Сайн юм монголчууд юм мондагчтай гэдэг. Тэгэхээр бид нар өнөөдөр нэг өөрөөр хариуцлагаар бас хичээл авдаг багтана ярьдаг баг. Зөвхөн ингээ би өөрөө онц сурна гэдгээрээ биш. Би зөв бие авч явна гэдгээр биш. Биднэрт нэг том хариуцлага байж байна. Тэр нь болохоор өмнөх үеүүдээ маань энэ Монгол улсыг үүсгэн байгуулаад тэмцээ ань насаа өгөөд хөл хөдөлмөрөөр өсгөж байгаа ийм нэг сайхан орон бидэнд үлдээсэн биш. Бидний үүрэг болохоор хариуцлага маань юу вэ? Ямагт тэр нэрийг мөнгөнд авч явах ёстой нэгдүгээр. Хоёрдугаар дараагийн үед энэ байгаагаас нь илүү гоё болгоод, илүү сайхан болгоод, илүү энэ нэрчлөөг нь багтахад нэр төртэйгээр амжуулаад өөрсдийнхөө хүүхдүүдэд өгөх байна. Тэгэхээр ингээд мөнгийг бодоод ингээд өгөө авалцаа карман руу ингээд дамжуулчихдаг шүү дээ. Миний яриад байгаа энэ нэг юм болохоор өнөөдрийг шиг та хэдэн жилийн дараа бид нар нийлээ. Би жоох өгшөрсөн байна. Та нар илүү гоё болцсон байна. Ингээд дараагийнхаа үед энэ нэг үнэт зүйлсийг өглөөлж өгөх энэ ажил оролцоороо гэж хэлж байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээд зүгээр нэг агаар ингээд нэг чичиргэх юм хэлбэрээр ингээд явуулдаг. Агаар чичиргэхэд юу би ярьж байгаагаа ярьж байгаа байхгүй. Ингээд цагаа гаргаад ажил гэж үзээд ажлын өдрөө дараагийнхаа үеийн хүмүүс төрж ирээд энэ тэр болгон ярьдаггүй, боддоггүй, хэлж өгдөггүй, уншдаггүй болцсон. Өнөөгийн цаг үе өөрийнхөө бодлыг бусдаагаа хуваалцаж мөнгө өгөх бол нэг хэрэг. Мөнгийг бол аваад зараад маргачин болгоод овцоолгоод өмсөд ирэхэд арга болж. Хамгийн гол нь оюун ухаан дээрэс нь сэтгэл тэнж өгсөн юм болохоор та нарын багш нарын ажил үйлсүүдэд ийм ариун байдаг болох. Толгоонд нь сэтгэлд нь хийгээд өгсөн юмыг ямар ч хүн очоод хулгайч чаддаг. Тэр хулгайч ярьсан шүү дээ. Хулгайч бол мөнгийг авчихна. Байшинг авчихна, машиныг авчихна. Гэхдээ үнэс нэр төрийг нь оюун ухааныг нь авиасыг эр зоргийг нь одоо хатан зоргийг мохож чадахгүй, хулгайч чадахгүй. Тэр болохоор таанах төрийг хамгийн үнэтэй өв хөрөнд гэдгийг ойлгох. Зөвхөн өнөөдрөөс эхлээд тэгж ойлгох. Хамгийн үнэтэй юм болохоор энэ бидний дотор байгаа юмнууд болох юм шүү дээ. Маш зөөлөн байдаг, барьж болдоггүй, мэдэрхэд бас нэг цаг ордог. Хувцастай хүний гой хувцастай, муухай хувцастай, гой цагтай, муухай цагтай, цаггүй байна. Машинтай, машингүй байна. Эрүүл бус ингээ хардаг шүү дээ. Яг сэтгэл дотор байгаа юмыг болохоор мэдрэхийн тулд арай илүү зөвмөр хоорондоо харилцах хэрэгтэй болно шүү дээ. Зөв. За санал нийлэхгүй байгаа юм байна. Багтай. Ингээд бид ашиг чам өөр нэг зүйл автаг гүний хайц, автаг гүний нэг зүйл юм. Манай гүний болохоор манай багийн хамгийн залуухан гишүүн. Гэтэ маш туршлагатай гишүүн. Яг л маш их олон жил бид нартай хамт ажиллаад олон арга хэмжээ бид нар хамтдаа зохиодог Монголын эдийн засгийн форум гэдэг байгууллага байж байгаа. За
За санаа тохиолдсон өнөөдрийн мэдлэг хүрээ тэгээд өнөөдрийг анхнадаг сургуулийн дипломоор авсан. Бүлээн диплом авсан. 80 дэх сургуулийн хэрэгт авсан. Хамтдаа ашиг баярлалаа гэж хэлье. Би дүнгийн сайхан яг нэвтрүүлэг хийх талаар энэ зүйлийг ярьсан байна. Тэр үед нэг манайтай хамт авч ирсэн боловсролын яамны нэг аюулгүй жишээрсэн баггүй. Тэр хүний танил хүний сургуулийн ийм яриа. Нэг 10 жилийн зүгээр л сургууль гадаанаа нэг жижигхэн хөшөөний жижигхэн суурь тавьсан байна л та. Тэгээд суурин дээр яах юм бэ гэж хүмүүс ингээд аюул сонирхол асуугаад байсан чинь тэр сургуулийн хүмүүс хамт олон ингэж хэлсэн. Манай сургуулиас хамгийн түрүүнд гарсан Монгол улсын ерөнхийлөгчийг бид нэр энэ суурь дээр хөшөөний босгоно гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь бол тэр хүнд бол маш том нэр хүндтэй. Тэр сургуулийн хүүхэд болон Монгол улсын ерөнхийлөгч болоод сургуулийнхаа үүдэн хөшөөгөө мөнгөлөх хүсэл төрөлтүүдэд мэдээд энэ ундарч гарсан юм л дээ. Ийм олон жишээнүүд бидний амьдрал дээр байдаг юм байна. Тэгээд тийм учраас өөрсдөө байгаа энэ нэр гоё нэр төрөлтэй үнэхээр өндөр төвөж яваарай. Та нар залуу жоох хүмүүс байна. Тэгээд өдрөөс өдөр та нарын хэрэгжиж байгаа. Тэгээд хүссэн сургуультаа ороорой. Хүссэн мэргэжлээ эзэмшээрэй. Ээж аваад хамтыг сайруулаарай гэдэг хэлье. Санаа намайг Лова гэдэг. Би хавын сайдын туслахаар ажилладаг. Тэгээд сүүлийн 5 жил би Монголын Rotary хөтөлбөрийн залуучууд болохоор практикийн байгууллагыг төлөөлж байгаа. Сүүлд нь Монголын практикуудад удирдах ажиллаж байгаа. Тэгэхээр манай практикууд бас доор дүүнертэй таамаг шиг тэр практикууд гэдэг 18-аас 30 насныхын практикууд тэрнээс доош 10 жилийн хүртэл болохоор интерактууд байдаг. Тэгээд бид нэр цэцэрлэгийн дүүнэр болохоор хийх юм гэдэг бүр жоох юм олон үйтэй байгаа. Тэгээд манай Rotary-гийн нэг гоё төслийг бас нийгмийн энэ нэр төрөө эрхэмлэх хөтөлбөртэй шууд холбогдолтой нэгэн төслөөр таах заалыг гэж бодсон. Ингээд таах тийм сайн хүний төлөө ажилладаг хүн мэдчихвэл манай Rotary-гийн дүүргээс 50,000 долларыг хүний төлөө ажилладаг тэр эмч, тэр багш, тэр хүнд шууд чиг байгаа. Тэгээд энэ хүчлийн нэр эрхэм нэгэн. Тэгээд хамгийн ойрын жишээ бол яг нөгөө Mother Teresa гэж байдаг шүү дээ. Насаараа өмнө насамжийн хүмүүсийн төлөө ажилласан. Тэр шиг хүний төлөө өдөр болгон ажиллаад өөрийнхөө амьдралыг золиослоод өвчтөө зовлонтой өөрөөс нь илүү бага боломжтой хүмүүсийн төлөө амьдарч ирсэн хүн тав мэддэг бол Facebook дээр Rotary/Mongolia гэж ороод бидний санал болгоорой. Тэр үнийг бид нэрийг дэвшүүлээд 50,000 доллараар шагнах тийм боломжтой байна. Та бүхэн тэр үнийг нэр дэвшүүлснээр төлөө бас 5,000 доллараар шагнах боломж байгаа шүү гэдэг. Тэгээд нэр төрийн талаар нэр төр бол хүндлэл, найз нөхдөд хүндлэх. Би нэг юм сайхан уншиж байсан юм. Хүн ер нь амьдралдаа 2 том сонголт хийдэг гэж аав нь хүүдээ нэг аав хүүдээ ярьсан юм байна. Тэгээд тэрэн дээр нэг нь өөрийнхөө амьдралын ханыг сонгох, нөгөөх нь өөрийнхөө ажил амьдралыг би ямар мэргэжилтэй хүн болох вэ гэдгээ сонгох, өөрийнхөө дуртай амийг хийх хүн аз жаргалтай амьдрал. Тэгээд хэрвээ хоёулын аль нэг нь хэрвээ ханиа зүг сонгоцсон бол ажилдаа дургуйж гэсэн гэртээ хараад ингээд бац чагалтай тийм. Хэрвээ эхнэрээ буруу сонгоцсон бол ажил дээр очиод дуртай юм аягээд бац чагалтай. Тэр хүүрүүгээ харж байгаа хоёулын зүг сонгосон хүн над чиг юм аз чагалтай тийм. Миний аз чагалын үр дүн нь чи юм шүү гэж хүүдээ хэлжсэн гэсэн. Тэгэхээр тэрийг тавтан бас бодож яваарай. Сургууль дээрээс манайтай уулзалт хийсэн сайдхан хоёрын багийн шийдвэрт баярлалаа хэлэх юм. Нэг энэ далин дулаар би бат хамтдаа санал сонсож чинь. Нэрхэн хүүхдээ гараа өгчөө. Нэрхэн хүүхгүй юу? Нэрхэн байхгүй юу? Байхгүй шүү. Нэр төрхүү хүн байхгүй. Нэр төрхүү хүн байдгүй. Нэр төрхүү хүн байдгүй гэсэн гараа өгдөө. Яагаад? Би харин таатаа санал хэлэхгүй ш. Миний бодлоор хүн болгон нэртэй. Харин хүн болгон нэр төрхтэй байж чаддаггүй. Санал хэлэхгүй таарах. Хүн болгон нэр төрхтэй байж чаддаггүй. Гэхдээ
Нэгэнт хүмүүн заяа гэдэг ховхон заяаг олж төрсөн юм чинь та нар мэдээж хичээлүүдээр үздэг баг те. Зүүнний үзүүрийг дээш нэгэд юугаар босгоод тэгээд дээрээс ингээд маш хэмжээний шар будаа ингээд асгахад ганцхан шар будаа зүүнний үзүүрээр тогтно гэж боддоо та нар. Маглал хэрэг. Зүүнний үзүүрээр дээрээс насж байгаа шар будаанаас нэгэн зүүнний үзүүрээр тогтох маглал хэрвээ. Магадгүй. Тэгвэл хүмүүс заяа яг ийм заяа. Зүүнний үзүүрээр ганц ширхэг шар будаа тогтохын хэмжээтэй хүмүүн заяаг олно гэдэг нь ийм ховор завшаа. Ийм ховор завшаа. Тэгэхээр ийм ховор завшааны олж хүмүүн биед олж хүрсэн хүн чинь мэдээж хэрэг ихээс өртөө ээжээс гаргасан хүслийнхэн дараа ээж аав хайрын бэлэгдэл болсон үедээ нэр хайр. Тийм үгүй юу? Гэр бүл болох нэртэй бай. Ганцхан тэр нэрийг бүртэн авч явах гэсэн хинээс шалтгаалдаг юм. Нэрийн эзнээс шалтгаалдаг. Тийм үгүй юу? Нэрийн эзнээс буюу хувь хүнээс шалтгаалдаг. Тийм болохоор зэрэг хүн болгон нэртэй харин хүн болгон нэр төрөө бүтэн авч явж чаддаг. Бүтэн авч явж чаддаг. Нэр төрөө бүтэн авч явах гэдгийг утга учирыг ойлгох гэж энэ хороод амьдарч байгаа бүх хүмүүс мэдрүүлэх гэж одоо мэдээж нэр төрөө эзэмших гэдгийг хэн нэгэн ухаанаас саваачсан байх гэж би бодож байна. Тэгэхээр энэ үнэхээр чухал асуудал. Ялангуяа өнөөгийн цаг нэг өнөөдөр монголчууд хүн чанараа алдчихжээ. Ерөөсөө хүн биш болчихъя гэж ярьдаг. Тийм үг сонсноо та нар. Сонссон байх. 80-аад он хүртэл өдөө орон нутгуудаар ялангуяа говийн айлуудаар айлууд гэрээ төвчдгөө явдаг байсан. Өдөө малчин айлууд. Тэр үед манай гэрт ирэх хүмүүс ядарч ирж байгаа бах, өсөж ирж байгаа бах гэх эдэг хоол цагийг бэлдээд эдээ бодаага ширээн дээрээ тавиад гэрээ онцгой ороход явдаг байсан малчид. Би 80-аад оны үед өдөө говийн айлд ажиллаж байсан. Яг тэгж явдаг байсан. Тэгвэл өнөөдөр гэрээ цоошлохгүй явах боломж бий юу? Байхгүй шүү дээ. Тийм учраас яг өнөөгийн цаг үед энэ нэр төрөө нэр төртэй амьдрал гэдгийг утга учирыг та нар ойлгох юм бол өөрөө өөрсдөө амьдралд эргэлтэж чадна гэдэг бодож бодож байна. Тэгээд би энэ юу хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг хүний итгэлийг дааж миний амьдралын философи ерөөсөө ийм бусдын итгэлийг дааж амьдрах юмсан гэж боддог. Тэгэхээр хүний итгэлийг дааж авах гэдэг нь өөрөөр нэр төрөө эргэлтийн хамгийн гол үндэс гэж би боддог. Та нар одоо санал нийлэх үү? Нийлэх баг. Энэ нэр төрөө эргэлтэж авах хамгийн гол утга учир нь бас юу байдаг вэ зэрэг аюулгүй юмд сэтгэлээсээ хандах. Хичээлтэй хүлээцтэй байх юм гэж байна. Ямар ч юм сэтгэлээсээ хандах юм бол босох хүн чамайг үнэлнэ. Тэр хэмжээгээр чиний үнэлэмж дээших. Тэр хэмжээгээр чиний нэр төр бүтэн явна гэж би ингэж байна. Танаас 25 сар телевизээр харсан байх тийм томгод жинхэнэ бас үйл кино болсон тийм. Тэр эмэгтэй яасан бэлээ? Нөхөртэй харилцсан, хоёр хүүхэдтэй, эдгэршгүй хүн өвчтэй, тийм. Тэгээд өөрийн гэсэн орон байр байхгүй, гэр түрээсэж амьдардаг ийм эмэгтэй байсан. Тэр эмэгтэй танай тооны нэвтрүүлгээр гарсаасаа хойш маш олон монголчуудын хайр хүндлийг хүлээсэн. Тийм үү? Гэтэл монголчуудын дунд асар их нэр хүндтэй урлагийн авиаснуудын дундаас олонний дунд бие авч явахдаа ёс зүйн байдал гаргадаг. Тэгээд бүдгүүлэг авир гаргадаг. Хүмүүжлээ, хүүжээгүй, төлөвшөөгүй ийм урлагийн авиаснууд одоо од гэж ярьдаг шүү тийм ээ. Тэр хүмүүсийн дунд үнэлэмжийн нэр төр алдах бол гардаг уу? Гардаг шүү дээ. Энэ бүхнээс танаар бас улмaalаад бодох хэрэгтэй. Альваа юм сэтгэлээсээ ханддаг. Бусдын итгэлийг даадаг байх юм бол аяндаа та нар нэр төрөө бүтэн авч явж гин гэсэн үг. Нэр төрөө бүтэн авч явна гэдэг чинь та нар сайн амьдрах гэсэн үг. Сайн амьдрах юм, та нар сайн амьдрах юм бол ээж аав чинь баярлна. Та нарын амьдрал хол тавьсан чинь инээ. Та нар сайхан явна гэсэн үг. Сайн явна гэсэн үг. Тэгээд түрүү саяны залуу ярьлаа гэдэг дөрвөн өчгөө хүний тухай. Би бүр танаас авдаг дараа би танд энэ бишгийг үзүүлээ. Огт дөрвөн өчгөө, хоёр гадуу, хоёр хөлбөө энэ залуу ширээ газар ингэж унчаад тэгээд осож ширээн дээр ингэж өөрөө зогсоо. Ширээн дээр зогсож дөрвөн өчгөө залуу чинь. Тэгээд өөрөө унчаад тэгээд ингэж унчаад хүн ингэж газар явж байгаа унчаад босоо танаас амархан уу? Амархан мэстэй. Яаж босдог вэ та нар? Юу дээр босдог юм? Гараараа тулаад босдог. Тэгвэл тэр залуу хоёр гар байхгүй. Хоёр хөл байхгүй. Дөрвөн өчгөө залуу унчаад босно гэдэг бол надад асар хүнд байсан.
Энэ бол миний 3 жилийн хөдөлмөр гэж ярьж байгаа юм. Би өөрийгөө тэгээд ингээ босох, толгойгоо өргөд босох бол миний 3 жилийн хөдөлмөр байсан гэж ярьсан. Тэгээд энэ ширээн дээр хүүхдүүдийн өмнө дандаа 10 жилийн хүүхдүүдтэй уулзалт хийж явдаг залуу. Хүүхдүүдийн өмнө ширээн дээр унцгаад өөрөө толгойгоо ингээд өөрийгөө тулаад бие босгож ирж байгаа. Тэгээд тэр залуу хөл бөмбөг тоглодог. Хөл бөмбөг тоглодог. Танд боддоо тэгээд дараа нь машинаар үзүүлээ. Ямар гайхалтай төсөв төвчээ. Манай Монгол бас ийм тохиолдол байдаг. Баярмагнарын залуу би 90 оны дундуур тэр залуу авчиж бас яг хамттай адил хүүхдүүдийг уулзалт хийж ирсэн. Хоёр гар нэгээр ингэж байхгүй болсон. Тэгээд тэр залуу ингэ төрнөөхөн дээр соос ирдэг. Мэдгүй төрнөөхөн дээр ингэ бүтэн иргэн гэсэн үг шүү дээ тийм ээ. Бүтэн иргэнтэй штанг өргөдөг, хүндийг өргөдөг. Маш төвчээртэй. Тэгээд төвчээр хүлээж бүхнийг явдаг гэдэг энэ хоёр жишээс харж байна. Би дараа бичлэг үзүүлээ. Тийм учраас хүмүүстэй төвчээртэй, хүлээцтэй, аливаа юм хүлээсээ хамтдаг. Тэгээд ийм яхстай хамгийн гол бусдын хөлийг амжилт судлах юм болов уу? Аюултай нэг зүрч бүхэн юмар амьдрал чинь сайн сайхан явна гэдгийг та өнөөдрийн ярианаас ойлгосоо гэж бодож байна. Өнөөдрийн харилцааг зохион байгуулахад тусалсан сургуулийн удирдлагууд Марта захирал за мөн хичээлд сууж идэвхтэй оролцсон тэдэд жоох идэвхгүй байсан шүү. Хүүхдүүдтэй талархал хэлээ өөрөө хамт явах хүмүүсөө танилцуулсан бид аливаа зүйлүүд бол багаараа хийж ирсэн. Тэгэхээр өнөөдөр зүгээр нэг өдөр ингээд нэг төр ингээд яриад ингээд өнгөрөх биш. Хамгийн гол нь энэ талаар та бүхэн бодож ирж амьдрал бол их сайхан юм байна. Тэгээд шок олгоо үйл. Тэгээд юу ч болсон байсан. Энэ өнөөдрийн бидний хоорондоо ярилцсан зүйл та бүхний амьдралд тодорхой хэмжээнд нэг гэрэлтч байдаг тийм нэг чиглүүлж болоо гэж найдаж байна. Та бүхэн энэхүү нэр төрийн талаарх яриа техникэн байгаа. Зөвхөн өнөөдөр 10 сарын 20-нд нэр төртэй байгаа бусад үед нь энийг магтаад байдаг биш. Өдөр тутамдаа амьдралынхаа туршид нэр төрөө эрхэмлэлийн дайны өдөрт оролцож байсан. Өдөр бүрээ нэр төртөө хүн яаж өнгөрөх вэ гэж талаар бодож ажиллаж болоо гэж байна. Мэдээлэл төсвөл Global Technical.org Монгол техниктэй орох гэдэг сайтуудаас танаа дөрвчэн ярьдаг бичлэгүүдийг онлайнаар зүйрлсэн зүгүүдийг бид бүхэн өнөөдрийн бичлэг хийж зургтай зүйлүүдийг өөрсдөө ч гэсэн олж авах юм бодож байгаа шүү. Тэгээд та бүхэн 10 жилээ он сайн төгсөөд их сургалтын сургууль мундаг мэрэгжил болсон эзэмшээд их орондоо хэрэгтэй бие биендээ хайр хүндэтгэл үзүүлдэг юм сайн Монгол улсын бусдын бахархах гэмээр болооч гэж хүсэж байна. Баярлалаа.